Доктор Жутманы Янжмагийн нэгүслэр дүүрч амьдрах үе номыг сонсдог ном болгон та бүхэндээ хүргэж байна. Оршил. Нэгэн өглөө би Бурхан Аавын дуу хоолойг сонссон сэрлээ. Чи бичиж буй эдгэрлийн хаалга хэмээх номоо түр орхиод миний нэгүслийн талаар ном бичиж эхэл гэлээ. Энэ чиний анхны ном байх болно. Би чам заана гэсэн үгс нь намайг сандралд оруулав. Үнэн дээр арай хийд сэрээд нүдээ нуглан жохом юу болох нь энд вэ? Би яах вүлээ гэж гайхангаа угаалгын өрөө рүүгээ алхав. Тэндээс нүрээ угааж гарч ирээд өдөр тутмынхаа амьдрал руу орлоо. Өдөр нь тэр дуу хоолой өглөө сонсныг мань дотроос минь дахин сануулсан ч ажилдаа дарагдсан би нэгийг тоосонгүй өнгөрөв. Харин орой ахин хэлэхэд нь л энэ үг яг Бурханаас бөгөөд би хийх ёстой юм байна. Яана гэж бодогдож эхэллээ. Би бичиг зохиолын хүн биш. Зөвхөн шинжлэх ухааны илтгэл тайлан л бичдэг тул ийм ном бичих бодол надад ерөөс төрөөгүй байв. Тэгээд ч миний чадал хүрэхгүй. Харин эдгэрлийн олон ялгаатай арга байдаг талаар хийсэн подкастаа эвлүүлээд хүмүүст ашиглуулах гарын авлага болгон хэвлүүлэх санаатай л байсан юм. Тэгээд хийж байгаагаа орхиод эхний ээлжид би чинь нэгүслийн талаар хичээл заасан билүү? Мөн подкаст хийсэн билүү гэж нэгтлэхээр авдраа авахлаа. Дараа нь нэгүслийн талаар өмнө нь унссан хид хідэн номоо эргэн сөхөж, шинэ номууд хүртэл захиалан авч судалж эхлэв. Тэгээд эцэст нь эзний нэгүслийн талаар сайн сураагүйгээ бас мэдэхгүй байгаагаа хүлээн зөвшөөрөн Бурханд бууж өгөхөд гашуун нулимс гарч сөхрөн уйлах үед миний доторх би гэсэн эго минь эвхэрч байгааг би мэдсэн юм. Итгэлийн амьдралаар 30 жил явсан. Нэгүслийн талаар нилээд их заалгасан хүмүүртлөө би нэгүслийг үнэндээ сайн мэдэхгүй байв. Миний амьдралд хийгдсэн Бурхны нэгүслийн ажлууд үнэхээр их бөгөөд амьдрал минь тэр чигээрээ гэрчлэл гэхэд болно. Гэхдээ би сүүлийн хэдэн жилэл Бурхны нэгүслийн хэмнэл дотор алхаж суралцж байгаагаа мэдэж байгаа. Мэдээж өөр хүмүүст биш, гагцхүү надад эзний үгсэн илчиллээр энэ ном бичигдэн гэдгийг би ойлголоо. Тэгээд ч намайг угаас уран үгээр сайн бичихгүй болохоор өгүүлбэр бүрээ Бурханаас асууна гэдгийг мэдээд сонгосон байх. Дашрамт хэлэхэд би ч математикийн хүн болохоор зохион бичлэг бичих гэж хэдэн өдөр болдгийм. Тиймээс би эзнээс үнэхээр гуйн, хүсэмжлэн, даруй зүрх сэтгэлээр энэхүү номыг арай хийн чадан ядан эхлүүлсэн гэдгээ хэлмээр байна. Ном бичих тал дээр их л хойшсон. Бурхантай удаан тэмцэлцсэний эцэст дуулууртай байдал ялан дийлсэн ч юм уу, өөр сонголт байхгүй байсан ч юм уу, угаас эзний нэгүсэл агуу болохоор над шиг хүнийг твчин өөрийн ажлаа эхлүүлсэн байх. Энэхүү номыг эхлээд бараг 2 жил болж байна. Дундуур нь 2 гарын авлага бэлтгэж хэвлүүлсний дараа үргэлжлүүлэн энэ номыг бичиж дуусгалаа. Энэ номд өөр төгөгдсөн илчлэл, үзэгдэл болон гэрчлэлүүдээ хуваалцах бөгөөд тэдгээр үзэгдэл, илчлэл нь Библийн үгнээс огтхонч зөрөөгүй гэдгийг дурдъя. Бурханаас өгсөн илчлэл, үзэгдлүүд нь бичвэрээ улам амьлуулан надад ойлгуулах гэж хичээж буй хайртай аавын минь арга юм гэж би ойлгодог. Хүн хүний сурах арга барил өөр. Би уншиж, ажиглаж, харж, өөрөө оролдож байд сурдаг. Тийм учраас зарим илчлэл, үзэгдлийг ямар нэгэн нэмэр хачиргүй болсон байдлаар нь бичсэн. Таны мэддэг теологийн ойлголттой таарахгүй байж болох ч Бурхны бичвэрээс зүрхгүй бөгөөд надад тохиолдсон болсон үйл явдал, үзэгдэл болон гэрчлэлүүд юм. Тухайн нэг ишлэлээс авсан шинэ илчлэл миний хүлэгдмэл ойлголтоос зөрвөл би шууд л хүлээсээ тасардаддаг. Яг л үлгийн өсөө гаранд хийжилж буй хүүхэд шиг. Мөн бие хаусгийн хэрээр хөлийн хэмжээж даган томрох бүрд шинэ гутал шаардлагатай болж хуучин гуталч нь хичнээн сайнч багтсан бол хүл байран таны хөлийг өвтгөх, бүр холгох тул та таарсан гутал олж өмсөх хэрэгтэй болдгон адил эзнээс ирсэн шинэ илчлэл, үг ойлголт бүрээр бид өдөр бүр шинжлэгддэг. Таныг ч бас энэ номыг уншихдаа нээлттэй байж, Библиэд тулган нэгтлэн шалгаж, бас ариун сүнсээр ялган анхааралтай уншихын сацуу, бас итгэл дотроо өсөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Залбирал. Энэхүү ном таны сүнс, бие сэтгэлийг услан угаарал өгч, нэгийг бодуулан Бурхантай ойртох алхамд тань тусдсан болон Бурхны нэгүсэл дотор алхахад тань туслах болтугай.
Есүс Христийн нэрээр амен. Хүндэтгсэн доктор Ж. Янжма. Надад ирсэн иш үзүүлэлэг ба номын тухай товч тайлбар. Энэхүү иш үзүүлэлгийг альва уран найруулгагүйгээр хадмал байдлаар нь шууд бичлээ. 2023 онд надад ирсэн эзний үг. Миний нэгүслийг гуйвуулж байгаад би дургүй байна. Энэ нь сайн мэдээ биш. Миний нэгүслийн үннийг мэдэхгүйгээс олон хүн миний хүүгийн хаанчлалд орж чадахгүйгээр барахгүй, мэдэхгүйгээсээ болж мөнхөлд хүрч байгааг харж байна. Намайг болон миний үннийг мэдэхгүйгээсээ болж хүмүүс надаас айн имэж, надаас зугтаж байна. Би бол бүтээгч эзэн бөгөөд би арт түмнүүдийг аврагч болно. Бас шүүгч болно. Би бол эхэн бөгөөд эцэс, эхлэл бөгөөд төгсгөл гэдгийг мэддэг вэ. Хүмүүсийн санаанд орохооргүй сайн сайхныг бэлдсэн байхад хүмүүс тэр бүхэл миний хүмүүс ялалтаас ялалтад алхаж чадахгүй бүдэрч ялагдаж байгааг харах сайхан биш. Нэгүсэл бол өдөр бүрийн бэлэг бөгөөд өнгө үзмж нь нин сайхан билээ. Миний нэгүсэл хайрын гүн гүнзгийг ойлгохын тулд энэ талаар судалж мэдлэгээ тэлэх шаардлага их байна. Би бичвэрээр, хүмүүсээр, иш үзүүлэгч нараар дамжуулан маш ихийг заан сургасан боловч гуйвалтаас мөн чөтгөрийн дээгэнээс болоод хүмүүс буруу ойлголттой байсаар байна. Миний үгийг гуйвуулж байна. Намайг буруу ойлгож байна. Тэгээд би энэ номын туршид чамтай хамт байж үгээ хэлэх болно. Эзэн надад ингэж айлцсан юм. Хэдийгээр иш үзүүлэхээр намайг босгосон олон үг ирсэн ч энэ номыг бичиж чадахгүй нилээд удсан төдийгүй эхэлж бичих учиртай энэ номоос төрүүлж гарын авлах шиг 2 ном гаргачаад эзнээс имэн гимшингүй очих үед тэр 2 номыг би чамд бэлэг болгон өгнө. Харин нэгүслийн энэ номоо бич гэж дахин хэлсэн юм. Бурхан энэ номыг хурдан дуусгах тухай удаа дараа сануулсны дагуу би дуулуургүй байгаадаа ичин ямар эрх танхи байгаагаа харан эзнээс имэн гимшлээ. Чадахгүй болохоор хүн заримдаа хойсуудагч зориглоод эхэлсний дараа номын турш эзний нэгүсэл надтай хамт байж удирдан чиглүүлж байсан билээ. Энэ ном бичихдэх явцад би түүний нэгүслэр дүүрэн өөрөө эдгэрч чөлөөлөгдөн инээж хүүхэд шиг баярлаж байсан. Номын бүлэг бүрийн гарчиг Бурханаас иш үзүүлэлгээр ирсэн юм. Энэ номын бүлгүүдийн дараалалч бас иш үзүүлэлгээр өгөгдсөн. Үүний дараа энэ бүлэг орно. Үүнийг өмнө нь оруул. Энэ жишээг хас, үүнийг нэм, одоо болсон гэх мэт эзний заавар надтай хамт байсан юм. Ингэж номын турш эзний дуу хоолойгоор удирдууллаа. 2024 он Шарлотт хот.